Самрын хэрэг. Бүгд найрамдах Солонгос улсын нэгэн авиа компанийн онгоцны үйлчлэгч тус онгоцонд суусан компанийн гүйцэтгэх захирлыг үйлчилгээний журмын дагуу газрын самраар дайлжээ. Гэхдээ самрыг тавганд бус харин ууттай нөхснөөс болж загнуулан доромжлуулж бүр ажилласаа халагдсан ч дараа нь захирлынхаа эсрэг зарга үүсгэж $18,000 нөхөн төлбөр авсан нь 2014 онд Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацагдсан шуугантай хэргийн нэг болсон нь идүүгэж хуучраагүй байна. Энэхүү хэрэг ингэж эхэлж. Тус авиа компани нь үйлчлүүлэгчдийг онгоц нисгээс өмнө самраар дайлдаг журамтай юм байна. Тухайн өдөр үйлчлэгч эрэхтээ энэ журмыг мартаж уудтай дайлсан нь захирлөвсгийн уурыг хүргэсэн байна. Тэрээр үйлчлэгч залууг бусад ажилтны өмнө хил амаар доромжлон хараалын үг хэлж хөдөлгөхөд бэлэн болсон онгоцноос буухыг шаардахад үйлчлэгч залуу буруугаан хүлээж өмнө нь сөгдөж суусан байна. Энэ байдалд захирал бүсгүйн сэтгэл ханалгүй өмнөө өвдөг сөхрөн суусан залууг хил амаар доромжлсоор байжээ. Түүний энэ үйлдэл эцэстэн шүүхийн тогтоосноор буруутан болгож нийт ажилчтаан дарамтлсан, нисхийн аюулгүй байдлыг зөрчиж нисхийн хуваарь цагийг хойшлуулсан, албан тушаалаа уруулан ашигласан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаж 2015 онд 5 сар 20 хялаар шийдвэрлэхэд хүргэсэн юм. Энэ бол Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий гэр бүлийн эсрэг шүгэл үлээсэн хэрэг байлаа. Авилгатай тэмцэх газраас хүргэлээ.